Амьдрал өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Чарли Чаплин 1959 оны 4-р сарын 16-нд 70 насны төрсөн өдрөөрөө бичсэн шүлэг. Өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш би шаналл гүнгийн дууг сонсох бүртээ тэр нь зовлон биш, харин чи өөрийнхөө эсрэг тэмцэхэн бол гэх дохио болохыг мэдэрсэн. Би өнөөдөр л үнийг үннээрээ байх гэдгийг ойлголоо. Би өөрийгөө хайрлаж эхэлснээр хэнийгч өөрийгөө ч альваа зүйлд бэлэн биш байхад нь хүслээ хүчээр тулгах нь хэн нэгнийг хичнээн гомдоож болохыг ойлгосон. Тэгээд би зүрхний энэ тэргүүн чанарыг хүндлэл гэдгийг өнөөдөр ойлголоо. Би өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш өөр амьдрал мөрөөдөн гүйхээ болж өөрийг минь хүрээлэх элдв зүйл бүхэн намайг өөрийг минь өсөлт гэгээрэл рүү хөтөлдөг зам гэдгийг ухаарлаа. Би үүнийг төлөвшил гэдгийг өнөөдөр л ойлголоо. Өөрийгөө хайрлаж эхэлснээр бүхий л боломжууд яг л зөв үедээ, зөв цагтаа иржээ гэдгийг би ойлгосон. Би бүхий л зүйл болох ёстой байжээ гэдгийг ойлгосноор тайвширлыг оллоо. Би өнөөдөр л үнийг өөртөө итгэх итгэл гэдгийг ойлгосон. Өөрийгөө хайрлаж эхэлснээр хойч ирээдүйн хийсвэр мөрөөдлөөс татгалзаж цаг хугацаагаа дэмий салхинд хийсгэхэн болсон. Би одоо өөрийн аясаар, өөрийн хэмнэлээр зөвхөн зүрх минь баясах үйлсийг л бүтээдэг болсон. Би үнийг эгэлж ирээн байх гэдгийг өнөөдөр л ойлголоо. Өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш надад хор хүргэх бүхнээс татгалзаж хэд их хоол, хорон үг, эд зүйлс, амьдралын сүүдэргээд намайг өөрөөс минь холдуулсан бүхнээс би татгалзсан. Эхэндээ би үүнийг эрүүл эгоизм гэж нэрлсэн. Харин одоо би үүнийг өөрийгөө хайрлах гэдгийг ойлголоо. Өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш би зөв байх гэж улаар нь тэмцэхээ болсон. Тэр мөчөөс би алдаа гаргаж өөрийгөө илүү уучлж чаддаг болсон. Би үүнийг дараа ухаан гэж нэрлсэн. Өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш өнгөрсөн амьдарч ирээдүйд санаа зовхоо болсон. Би амьсгалах тоолонд, оддын гэрэлд, амьдралын дуулалт гээд амьдралын агшинбүрт оршдог болсон. Үүнийг би бүрэн дүүрэн гэж нэрлсэн. Өөрийгөө хайрлаж эхэлснээс хойш оюун бодол минь намайг төөрүүлж өвтгөж болцсохгүй гэдгийг мэдсэн. Харин жинхэнэ зүрх сэтгэлтэйгээ холбогдох үед оюун бодол үн цэнтэй минь холбоотой болсон. Би үүнийг сэтгэлийн мэргэн ухаан гэж нэрлсэн. Одоо бид өөртөөгөө болон бусадтай маргалдах, сөргөлдөх, альва асуудлаас айх шаардлагагүй гэдгийг мэдсэн. Учир нь од ирэхс хүртэл хоорондоо мөргөлдөж, тэдний сүрлээс шинэ ертөнц үүсдэг. Энэ бол амьдрал гэдгийг би өнөөдөр л ойлголоо.